Уг нь энэ өдрүүдэд хүүхэд багчууд хөөрч баярлаад гүйж байх ёстой баярын өдөр нь тохиож байна. Харин нийслэлийн хаан улдүргийн 32 дугаар сургуулийн багш сурагчид, эцэг эхчүүд сургуулийн шинэ барилгын ажлыг яарвчлуулах хүсэлтэйгээр энд цугларчээ. Тус сургуулийн барилгад цууралт өгч анги танхимын дотроосоо мөөгөнцөртөж хан таазанч засвар авахаа болсон тул 2013 онд нурааж оронд нь 640 хүүхдийн суудалтай 3 давхар шинэ сургуулийн барилгыг концессийн гэрээгээр барих засгийн газрын шийдвэр гарсан ч өнгөрсөн хугацаанд юр хөдөлж өгсөнгүй. Гэхдээ тэдэнд дуулгах таатай мэдээ бас байна. Өнгөрсөн удаа улсын хурлын гишүүн Болдын зүгээс энэ сургуулийн барилгын ажлыг яарвчлуулахыг шаардаж байснаар концессийн заалтыг нь өөрчилсөн. Учир нь тэрээр сургууль цэцэрлэгийн барилгыг зарцааж гацаач огт болохгүй гэдгийг чуулганы танхимд хатуу илэрхийлж 32 дугаар сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр бариулна гэсэн шийдлийг гаргуулж ирсэн юм а. Таг гацсан энэ сургуулийн барилгын асуудлыг тэрээр ган төмөр сайдад ч учирснаар ойрноос тэр хоёр хаан ханаа амлалт аваад яаралтаа хөдөлгөх тал дээр тохиролцсон гэж байгаа. Тиймээс таатай мэдээ дуулдаж байгаа ч хоног хугацаа огт алдаж болохгүй гэдгийг багш сурагчид эцэг эхчүүд мэдэгдлээ. Тэгээ бид нар одоо энэ барилгаа баригдаасаа гэж ерөөсө сэтгэл санаагаарч маш их хямраал одоо ингээл үргэлж ингээл хүүхдийн сурах боловсрох орчныг бүрдүүлэхийн төлөө эцэг эхчүүд бид нар ерөөсө цаг хугацаа гаргуул одоо энэ сургууль дээр ирээл одоо яаж нээж энэ барилгын ажил аль шатандаа явж байна. Одоо бид нар яах вэ? Ерөөсө бүхэл сэтгэл санаа маань сургууль дээр иждэг. Эрэгтэй хүүхэд учраас ямар нэгэн тийм одоо дошны үзэл гэдэг юмд одоо зодоонуудын зодтолдох нүдэлтэх асуудал гарч ийн, дээрэм тонол дүртэх асуудал гарч ийн. Дээрээс нь одоо энэ зам тээврийн өсөлт дүртэх ийм эрсдлүүд гардаг. Нэгээс 5 дугаар анги бол одоо энэ мөөгөнцөрцөн энэ өртгөл гээд байгаа энэ байшин барилгад одоо хичээлээ явуулж байна. Энд бол багш хүүхдүүд бол маш их мөөгөнцөрдөж энэ хашил өгж ийн. Одоо энэ мөөгөнцөр хашил гэдэг чинь хизээч идэгдгүй юм уршигтай өвч юм байна. Ингээд хүүхдүүд маань айгүй их ирсэж ийн хохирж ийн эрүүл мэндээрээ. Хүүхд нэг бүрийн хүүчгийн байтхан бараг хэрхэн зөрчиж байна гэж үзчихэл байна л да. Тэгээ бид нар ч гэсэндээ ер нь эхчүүд багш нарын тавьж байгаа шаардлагыг ерөнхийдөө ижилжтэй тий хурдан сургуулийнхаа барилгыг хурдан эхлүүлмээр байна. Энэ хуучин одоо энэ өртгөлийнхаа байрны дээврийг бас янзлуулмаар байна гэсэн бүгд л тэгэж хүсэж байгаа. Энэ сургууль сурж байгаа 200 300 хүүхдэн төрн тэргээр арга гэрээ ээж аав нар ч бүгд багш нар ч бүгд ижлэхэл нэг бодолтой байгаа л да. Юу вэ? Энэ яамдуудын хоорондын ажлын уялдаа бол айгүй мөн удаан байна. Үнэхээр одоо ингээд хөрөн мөнгөн шийдэгдсэн юм байх ч одоо дулааны үйлрэлд барилгынхаа ажлыг хурдан эхлэмээр байдаг. Тэгэхээр энэ дээр одоо ингээд боловсролын яам дээр боловсруулах хэрэгтэй бичиг баримтаа хурдан шийдээд сангийн яамтайгаа тогтоол хурдан батлаад ингээд энэ ажлаа хурдан эхлүүлэх хэрэгтэй. Үнэхээр материалын байдал энэ бодит байдал энэ чинь муудсныг хүн болгон хэлж байгаа. Гэхдээ хамгийн гол нь энэ шинэ хичээлийн байрал төрөвчлөх хэрэгтэй байна. Тэгвэл үнэхээр болт гişүн хэлсэн шүү дээ. Хоосон ч гэсэн байр бариад өгөө. Тэгэл хоёр наан цаана шидэлцээл тэр концессийн гэрээ энэ нийслэлийн хөрөнгө оруулалт гэх. Ингээд байх шаардлагагүй ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сэтгэл санаанд үнэхээр хохирол учруулмаар байна. Тус сургуулийн сурагчид энэ хугацаанд 2 хуваагдан 280 гаруй ахлах ангийн хүүхдүүд нь 15 дугаар сургуульд хичээлж байгаа ч айлын хатвч бараацсан хүүхдүүд ямар шүү нөхцөл сурч байгаа нь ч ойлгомжтой. Гэтэл эрх намар хичээлийн шинэ жилээр эдгээр сурагчид гудамжинд гарч мэдэх нөхцөл байдал үүсэт байгаа тул барилгын сезон дуусахаас өмнө маш яарвчлах хэрэгтэйг дахин сануулж байгаа. Учир нь 15 дугаар сургуулийн зүгээс тус сургуулийн сурагчдыг багтааж шингээж дийлэхгүй болсноо мэдэгдэн эрх намраас авч чадахгүй гэдгээ хэлж байгаа гинэ. Бага ангийн хүүхдүүд нь хэдийгээр эндээ хичээлж байгаа ч анги танхимын орчин нөхцөл сурлага амжилтанд нөлөөлж хичээлээс бусад дугуулын секцэнд хамрагдаж давтлага авах боломж ч байхгүй байна гэдгийг учирлж байлаа. Уг нь байгаа боломжоор хагас бүтэн санхүү сурагчдад давтлага өгч байгаа ч анги танхимаас үнэрт хэвгүй өнөр булан тохой бүрт шигдсэн мөөгөнцөртэй орчинд хүүхдүүд сурч боловсроход хүндрэлтэй байгааг ч хаан ханаа хэллээ. Наандад сурагчид өөр сургуулийн анги танхимыг царай алдаж суралцахаас гадна хол сургуульд 2 хуваагдан суралцах нь автобус унаанаас өксөлөд зогцохоос өөр аргагүй олон хүндрэл бэрхшээл тулгардаг байна. Зарим нь өвлийн үтэнд 15 дугаар сургууль руугаа алхаж очсноос болж хичээлээсээ хоцрох, ер нь өөр сургуулийн орчинд дошны үзэл ажиглагдаж дээрлхүүлэх, дээрэм халдлагад өвтөх гэх мэт зовлон тоочоод байвал бишгүүдэ байгааг сурагчид ярьлаа. Тэгээ манай хүүхдүүд бол 30 32 дугаар сургуульд ажиллаж байхдаа бол урлаг спортын маш их өндөр амжилтыг гаргадаг одоо нэртэй сургууль байлаа. Мөн математикийн уралдаанд манайх чинь дүүрэг нийслэл олон улсын хэмжээний олимпиадад маш их амжилт гаргадаг ийм сургууль байсан.
тэр амжилтаа бол яг багш нар баттдах гад хүүхдүүд маань нэрийгээд хичээгээд сургалтын талаар бол их л хичээцгийж байна. Гэтэл одоо урьд гарч ирсэн амжилтууд маань бол бас бага зэрэг ингээ буурсан байгаа бол бидний энэ хичээл сургалтын анги танхимын боломж хүрэлцээнээс олж байгаа л гэж би боддог. Хүүхдүүд маань ингээ тэмцээн уралдаанд орохоор хоёр газар ингээ юмаа бэлддэг. Урд сургууль дээр болохоор энэжээ байр сав байдаг боловч нэг их хангалттай биш, харин хойно 15 дахь сургуульд маань болохоор ингээ тэмцээн уралдаанаа бэлдээ гэхээр байр савны хүрэлцээ муутай. Тэгээд ерөн наашаа цаашаа явж айгүй их юмаа бэлдэх нь их элбэг байдаг. Тэгээд нэг хүүхдүүд маань одоо өөрийгөө хөгжүүлэхийн тулд хичээлийн бусад цагаар давтлагын ихтэй тэгээд нэг хэрэг байдаг боловч нэг тэрийг нэг сайн бүрэн ашиглаж чаддаггүй. Дээрм халдлагад өртөж гэж энэ зүр эртний хүүхдүүд гол хамаатай нөө бас охтуудд бас хамаатай. Охтууд ч гэсэн ер нь хамаатай байгаа. Ер нь яаж анзаарч? Жишээлбэл одоо манай ингийн охин бүлэглэлтөө зодуулах ч юм уу тиймэрхүү тохиолдол бол байгаа. Англи хэлний тусч юм бол мэдээж нөгөө дугуулын сектийн асуудал бас дээрс нь анги танхимын хүрэлцээ мэдээж ол илбэг болно л доо. Чинс нөө энэ 32-ын А нөө дунд ахлах ангийн хүүхдүүд 15 явснаас болж 15 дээр бас нөө жоохон муу байдаг гэж дуулж муулдаад өөр газар руу явж байгааг сонсогдож байгаа л да. Мууган цараг гэхээр одоо муудлаас шилжүүлэх мэлэрж ярьдаг. Тэгээд хэврээ 32-ын дээвэр буюу энэ 32 дугаар сургуулийг засаж байвал багш нар сайн 32 дугаар сургууль үнэн надад сайн таалагддаг. Тэгээд энэ барилгын асуудал бол жоохон муу байгаа гартраас тэгээд жоохон тийм талаа. Тэгээд дээвэр буюу 32 дугаар сургуулийг барьж өгөөрэй. Сургуулийн удирдлагуудын зүгээс барилгын ажлыг яарагчлуулах тал дээр өдөр болгон цаг минут тутамд чих тавьж байгаагаа ч хэлж байна. Харин өнгөрсөн удаа Улсын хурлын гишүүн болд асуудлыг яарагчлуулах тал дээр сэтгэл гаргах алхмуудыг хийж байгаа тул хүлээлтийн байдал үргэлжилсэн хэвээр байна. Үнэхээр одоо маш хүнд байдалтай байна л да. Яг манай сургуультай адилхан бас 4-5 сургууль байгаа. Тэгээд 15 дугаар сургууль дээр жишээлбэл манай ахлахангийн дунд ахлахангийн сурагчид хичээлж байгаа. Гэтэл 15 дугаар сургууль маань өөрөө энэ жилээс эсэлт нь одоо бас нэмэгдээд илүү анги танхим гарах юм ч болцоогүй боллоо гэдэг юм өгч. Гэтэл одоо тэнд суралцж байгаа сурагчтай би хааш нь явуучих вэ гэдэг асуудал зөөсөр гарч ирж байна. За энд за 1-5 дугаар ангийн сурагчид маань энд одоо нэг 6 анги танхим дээр хичээлж 12 бүлэгтэй байгаа. Гэтэл бас одоо энэ манай эсэлт бас дахиад 2-3 ангиар нэмэгдэж байна. Ингээд энэ хүүхдүүд маань үндсэндээ өссөн баг одоо хаач одоо хичээлэх боломжгүй тий маш олон ангиуд нэмэгдээ гараад ирлээ гэсэн үг шүү дээ. Тэгээд энийг одоо шийдвэрлэх хамгийн гол гарга зам нь юу гэхээр энэ сургуулийн барилгын асуудлыг маш хаалттай шийдвэрлээд энэ барьж эхлэх ёстой л доо. Үнэн дээр хөдөө сумдадч байхгүй ийм үзэмжтэй нурах төгсөн сургууль нийслэл хотод тэр дундаа хаанхал дүүргийн зайсан орчинд байна гэдэгт итгэмээргүй юм. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох хэрэгтэй, харин үүнийг төр засаг биелүүлэх үүрэгтэй. Ямар ч гэсэн удаан хүлээлгэсэн 32 дугаар сургуулийн шинэ барилгын ажлыг яарагчлуулах алхам хийж байгаа болд гишүүн мөн тэгнэ гэж амлалт өгсөн ганц төмөр сайдад багш сурагчид нь итгэл тавин хүлээсээр байна. Шинэ хичээлийн жилд будган үнэртсэн ангидаа хүүхдүүд бэлэгтэй ирнэ гэсэн итгэл найдвараар үлдэж байна. НБ Соёма.